Ялаа. Зам тээврийн осол хэрэгт хүүхэд өртсөн тохиолдол сүүлийн 5 жилийн хугацаанд өссөн үзүүлэлт гарсан байна. Тиймээс осол эндэгдлийг бууруулах зорилгоор зам тээврийн ослогын сургууль төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Осолд өртсөн хүүхдүүдийн 89% нь Улаанбаатар хотод байнаа. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлүүд байна. Тухайлбал орчин хангалтгүй, хүн амын нэвтэршил ихтэй, хот төлөвлөлт буруугаас үүдэн сургуулийн ойр орчимд явган хүн зорчих, гэрэл бүртгэл байдаг. Дээр хүчин зүйлсээс шалтгаалж жилд 40-50 хүүхэд зам тээврийн ослын улмаас амнасаа алдаж байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. За энэ төсөл маань ерөөсөө ер нь бол бид нэр зогсоохгүй байхыг хүсэж байгаа. Энэ төслийг бид нэр ингээд урд нь бас төсөл хэрэгжүүлээд үр дүнгийн тооц үзсэн юм чинь өшөө олон болгож олж өгвөл нөгөө 100 хэдэн сургуулаа бүгдийг ингээд энэ төсөл ямар нэгэн төсөлд хамруулаад аюулгүй байдлыг хангах юмсан гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байна. Төслийн багийнхан зориг сангаас зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогчид бөгөөд ослын өндөр эрсдэлтэй тооцогддог Чимгэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн ойр орчимд 2 гэрлэн дохио 62 метрийн урттай 5 хурц харуулгач 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ 600 орчим метр хайрс байрлуулан тогтжуулж сурагч багш эцэг эхчүүдийн дунд сургалт явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Орчин бүрдүүлэг, сургалт, сурчилгаа, зам тээврийн аюулгүй байдлыг хангах яг бид хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань 5 дахь сургууль дээр хязгаарлагдж байгаа боловч олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хүүхдийг зам тээврийн ослоос эрсдээс сэргийлэх чиглэлээр манайх нэлээд өргөн хүрээний үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагийн нэг нь болохоор хэвлэл мэдээллүүдийн чиглэлээр олон нийтэд хандсан төрөл бүрийн арга хэмжээг төлөвлөж байгаа. Сайн төсөл хэрэгжиж бид нар одоо энэ үр дүнг нь юу гэж харж байгааг бол одоо энэ зам тээврийн осол нэгд нь хүүхд бол одоо зам тээврийн ослын төлхөө одоо гарч чаддаг ийм далд туршлагаа болох мөн эцгүүдийн дунд одоо суртал зохион байгуулах тэгээд сургуулийн орчин бас ингээд хүүхд бол зам тээврийн осолд өртөхгүй байх ийм орчин нөхцлөөс бүрдэх мөн одоо сургалт явуулах анги танхим бас тогтчулж бий болох гэсэн ийм үр дүнгуудаас харж байгаа. Цаашид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим сургуульд энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сургуулийн бүсийг аюулгүй болгон тогтчуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг сайтар ойлгуулах хичээл заадаг байна. Хамгийн гол нь сургуулийн ойр орчимд гэрлэн тохио явган хүний гарц цэргийг тогтчуулж өгөх шаардлагатай байнамаа. Мэдээллийг цэцэг чимэг зориг мандахнаар бэлтгэн өглөө.